Hi guys. Би өнөөдөр dogbogi taste test vlog эхлүүлэх чинь. Instagram-аар хүмүүсээс дуртай газар чи хаана байдаг вэ? Хамгийн гоё dogbogi хаана байдаг вэ гэж санал аваад тэгээ тэр газруудыгаа ер нь сонгосон. Тэгсэн чинь миний бодож исэн газрууд ер нь бол хилсэн, зарим мэдхгүй байсан газруудаа бас мэдэж авсан. Тэгэхээр тийшээ шинээр орно. Би өглөө гэрээсээ гарахаас өмнө ерөөсөө юу мэдээгүй гарцсан байгаа болохоор жоохон үлсэж гин. Тэгээд хурдан явж dogbogi идээд. Эхний газраа ирсэн. Эхний газар нь Haybrow Chicken байна. Энэ болохоор хайг нь их дэлгүүрийн яг зүүн талд байгаа. Энгийн доо. Хоёрс. Умпэй дэвтэй. Аа. Умпэй. Умпэй. За, эхний газраа ирсэн. Би болохоор сая бяслагтай dogbogi гэдэг эдний энгийн dogbogi-г авсан. Тэр нь болохоор 19900 төгрөгийн үнэтэй байдгийн байна гэж би мэдэн л дээ. Өмнөх нөгөө нэг фейлдсэн бичлэг дээрээ би хамгийн анх ийшээ орж ирсэн шүү дээ. Тэгээ нөгөө микрофоноо эвдлээд фейлддэг. Тэгээ тэр dogbogi-га ганцаараа гэрт очиж ирсэн. Dogbogi-га захиалчаад тэгээд суугаад яг бичлэгээ хийх гэсэн чинь ингээ эвдэрсэн заяа миний шинэ авсан микрофон миний урам хугараад тэгээ би гэрлүүгээ буцаад хүрээд ирлээ. Тэгээ захиалсан dogbogi-га одоо зүгээр идлээ. Юу dogbogi taste би dogbogi taste хийн л дээ. Гэхдээ өнөөдөр лав биш. Dogbogi ирсэн. Гоё амттай харагдаж байна. Тэгээд дээрээ cheeseтэй юм байна. Луун бас үдэн байна. Гоё харагдаж байна. За одоо бүгдээрээ амсаж үзье. За амсъя. Соус нь надад аягүй таалагдлаа. Аимшигтай халуун биш. Дээрээ бяслагтай тэгээд бас үдэнтэй болохоор аягүй гоё санагдаж байна. Дан ганц dogbogi байхаас илүү дээрээ ингээд олон юмтай байвал надад илүү гоё. Яг бүр халуунагаа идэж чаддаг хүмүүст бол арай халуун талдаа юм байна. Гэхдээ миний хувьд бол яг гоё болж байна. Гоё. Тэгээд dogbogi-ний энэ нөгөө нэг хэмжээ нь хөрхөө яг юм жижигхэн санагдаж байна. Тэр нь бас аягүй гоё. Хөрхөн байна. Үдэний нэрнээ. Заасаа хавдраа. Дундаа амар их үдэнтэй юм шүү. Халуун ногоонд яг дуртай хүмүүст бол бага үнэ. Баярлаа. Гоё юм бэлгэнд авсан шүү хардаа. Ямар хөөрхөн юм. Юу энэс гадна дахиад 5 газар орно шүү дээ. Тэгсэн чинь shake мэггүйгээ бишний газар болголоо. За, хоёр дахь газар дагаа явж байна. Хоёр дахь газар нь cup chicken та нар мэдэх бах. Их дэлгүүрийн яг урт талд нь байгаа. Ори. Би сая эхний газараа амар хидчихлээ. Яа, яг ингэж идэх байхгүй. Яг ингэж эхний газараа ороод би яг хоёрхан ширхэг идэн гэсэн чинь шал худлаа заяа амар хидцэн. Гэтэ зүгээрээ би өнөөдөр чадна. За, явъя.
юу 떡볶이 чиз суп гэдгийг л авчи дөө. Мм. 9,000. Monpay. Окей. Эдний догбуги болохоор ийм илүү шүлтэй, угаасаа меню дээр шүлтэй догбуги гэсэн байгаа. Үнэ нь болохоор 10,000 гэсэн. Дээр чиз байна, үдэн байна. Шарсан догбугид нь айгуу дуртай байхгүй юу? Гэхдээ зөв бид нар одоо ийм оригиналыг нь туршиж үзэж байгаа юм чинь би тэрийг захиасангүй. За. Энэ байна. Саяны догбугийг бодвол арай нарийнхан тэгээд урт байна те. Төрөний догбугийг бодвол энэ амар юм доторх нь хөнгөн гэх одоо тэгэхээр ойлгогдож байна уу? Тийм байна. Энэ бол миний хувьдаа бол тийм дуртай байдаг юм биш байна. Үдэн нь бол гоё юм. Соус нь бол бүр ямарч халуун байгаагүй санагдаж байна. Гэхдээ шарсан догбуг нь гоё шүү. Шарсныг л авах хэрэгтэй юм байна. За одоо энэ сүүлийн байт. Доторх нь маш хорлон шиг зөөлөн байна. Желли шиг. Тий яг зөв. Jelly шиг юм байна. Гэхдээ нэр шүлтэй болохоор тийм болов уу? Ингээд хоёр дахь газар нь болчлоо. Одоо дараагийн газар руугаа явъя. Bye. За одоо гурав дахь газар руугаа явнаа. Өнөөдөр миний орох газрууд гэхдээ дөрвөн газар нь яг энэ хотын төв хаваар айгүй ойрхон 5 алхаал орчих газрууд та нар надад санал болгосон байлээ. Гурав дахь газар ингээд та нарын хийсэн Македони руу ирсэн чинь амар дүүрэн байна. Тэгээд би орч чадахгүй юм шиг нөө. Тэгэхээр би энэ газрыг алхаслаа. Би одоо дараагийн газар руу явж ин саяны Македони гээд пиг дүүрэн байна. Тэгээд бүр амар их хүмүүс нэмж ирээл байна. Тэгээд би жоохон ормооргүй санагдчихлаа. Одоо дараагийн газар руугаа явъя. За дөрөвдөх газар нь тэр Гамбей иш орно. Гих дэлгүүрийн зам эсрэг талд байна. Та нар мэдж байгаа энэ автобусны буудлын яг энд нь. За одоо иш оръё. Ширэндэрхүү За 3 дахь газрынхны догбуг нь болохоор 9500 гэжсэн. Тэгээд дээрээ бясалгатай юм байна. Бас өндөгтэй юм байна. Саяны хоёр газрыг бодох юм бол өндөгтэй юм байна. Гэхдээ үдэн байхгүй. Энэ яг гэртээ эцэгтэй адилхан дөө амттай болсон байна. Бясалгаа тавьчаад ингээд юм бэ. Энийг өгдөглээ. Галаар ингэдэг. Тэгдэм шиг байна. Гал амтагдаж байна. Бясалгнаас нь. Энэ яг энэний соус нь болохоор яг миний дуртай соус байна. Тэр нь ямар соус юм гэхээр яг нөгөө гүүчүүжан амтагдсан. Тэгээд гоё өтгөн байна. Тэгээд тийм ч амар халуун ногтой биш. Тэгээд догных нь болохоор texture нь бас гоё. Таалагдж байна. Бяслаг нь хайлах чинь гэж арай жоохон илүү түлэгдчихжээ. Энэ тэгээд үнэн нэрээ 9500 гэхэд саяны сүүлийн орсон газраас арай их санагдаж байна. Хоёулаа итгэхэд л болно. Тэр би энийг одоо яг ганцхан энийг идчихээ тэгээд авч явлаа. Тэгээд дараагийн газар руу явъя. A few moments later.
Би гэртээ ороод ирсэн. Саяны нөгөө нэг авч явсан догбугийн штэ тэрийгэ гэртээ тавиад тэгээд хувцас солих гэж орж ирлээ. Гадаа бүр амар халуун байна гэж хувцас солив. Одоо би явахгүй юу? E-mart руу орно. Дараа нь нөгөө та нарын хамгийн их бас хэлсэн газар болохоор Vante кафе. За би зөв хэлж байгаа үгүйгээ мэдэхгүй шүү. Vantel гэж унших юм шиг байсан. 13-т байдаг гэсэн. Тийшээ явна. Гэтэ өнөөдөр хэрвээ би төвжрэлтэй үед тийшээ явах гэж таарах гадах юм бол би өнөөдөр тийш явахгүй. Маргааш өглөө эртдээ ч явцсан зүгээр ах гэж бодож байна. Ягаад гэвэл би бүр I hate төвжрэл заяа. Би бүр төвжрэлд орохмооргүй байна. Төвжрэх гээд ах юм бол энэ видеого 2 өдөр хийн гэсэн үг. За хувцас соличлоо. Одоо би буцаад гарлаа. Нэг хүнтэй уулзаа тэгээ надад бичлэг хийж өгөхөд туслаад ингээд хүнтэй хамт явахаар ер нь айгуу гоё хантай байдсан билээ яг ийм тест видеонуудад чиний 2 газар орсон шүү дээ. Би хүнтэй хамт тэгээд тэр хүнтэйгээ би уулзаад бит хоёр нэг өөр дэлгүүр орж үзхийн. Гэхдээ тэр мэр гарахгүй л те. Дэлгүүр орно тэгчээд бит хоёр дараа нь E-mart явна. Тэгээд тэр хоорондоо би жоохон гизээ тайвшруулаа тий гэж бодож байна. За тэгээд бүгдээрийнх нь тэгтээ дараагийн уулзах газар болвол E-mart байгаа. Тэгээд E-mart дээр уулзцгаая. Bye. Би нөгөө амар халуун ногтой юм гэж болохоор ам цангаад юм. Тэгээ уулзах хүнийг хүлээж авах орондоо усгах. Энэ Hitch's-ийн sour candy-нууд бүр дууссан мэт ирсэн шин. Сод хүлээж авах таардаг ч юм уу. Би энд нь амар дуртай. Энийг авлаа. Шууд шүс гочч. Yay. Македоноос түрүү орох гэсэн чинь их хүнтэйсэн та. Тэгээд буцаад хүрээд ирлээ. Одоо хүмүүс арай гайг баг. За оръё. Нэрэ хаяг нь их дэлгүүрийн яг урд байдаг. Капчикны эсрэг талд. Хоёр дахь удаага орох гэж их хичээлээ даанч. Чадсангүй. Дахиад амар их хүмүүс байна. Тэгэхээр яшиг явъя. Тэснэ. Баярлалаа. Бүгдээрээ би 4 дахь газар ирсэн. Тэгээд догбугыгаа авсан байж гин. Энэ болохоор E-mart-ийн нөгөө дундлын food court байдаг шүү дээ. Тэндээс авсан догбуги. Тэгээд үнэн нь болохоор би та нарт харуулъя. Тэр 80,000-аар Монпег цэнгэлсэн. Тэгээд 30,600 энэ болохоор хамгийн ихэнд орсон Hey Bro байсан. Тэгээд 9,000-аар болохоор би Cup Chicken-д идсэн. Тэгээд сая 7,000 төгрөгөөр E-mart-ийн догбуги. Тэгэхээр энэ догбуги болохоор 7,000 төгрөг юм байна. Өнөөдрийн баг идсэн хамгийн хямдхан догбуги ах шиг байна. За, амсаж үзье. Би өндгөн төртөө болохоор өндөгтэй догбуги ер нь гоё байна. Би тэгтээ яадаг ус ахгүй урд нь E-mart-д орж ирж мөрөөд Инескээс аваад идчихдэг гэсэн. Тэгээ тэр үед амар гоё санагдаад байсан. Өнөөдөр яг ингээд олон газар ороод харьцуулсан чинь нэг гоё санагдахгүй байдаг гэхгүй юу. Энэ бол тэгээ зүгээр байдаг л. Тэгтээ гоё хямдхан юм байна. За. Одоо дараагийн газар руугаа би явна заяа. Тэгтээ маргааш явъя заяа. Яг бол одоо гадаа төгжрэлтэй болчлоо. Хамгийн халуун аваатай байна. The next day.
ширээн дээр сонгож суухаар шийдлээ. Өнөөдөр гадаа амир штойгоо болохоор энд хүн ашгүй байхгүй байна. Би яг өдөр орж ирлээ амир их хүн байх гэж бодоод ирсэн. Өнөөдөр Dogbogi Taste Test-ны 2 дахь өдөр нь тэгээ 5 дахь газараа би орж ирээ суудсан байж гин. 5 дахь газар нь One Thai Cafe гэдэг та нарын хамгийн их надад ороорой гэж хэлсэн газар. Хаяг нь болохоор яг 13 автобусны буудлын дээр байд юм байна. Үнэ нь болохоор 8,000 төгрөг гэж тэгжсэн. Хөрхөн 5 хөлттэй юм байна. Бусд орсон газруудыг бодвол тэгээд одоо амсч үзье. Соусны чихэрлэгдүү халуун ноготой юм байна. Дээрээ бас үдэнтэй юм байна. Чизтэй байна, өндөг байна. Миний дуртай юмнууд байна. Би одоо болчлоо. Тэгээд жоох үлдсэн энийг авч явлаа. Тэгээд одоо дараагийн газар руугаа явъя. Сүүлийн газар 6 дахь газар. Хамгийн сүүлийн газар 6 дахь газар ирсэн байна. Энэ нь болохоор Fun Day гэдэг солонгос хоолны газар юм байна. Хаягийг нь болохоор би Google Maps дээр заа чи ямар ч 19 үйлчлэгээний төвийн хажууд ертөнцийн зүгээр зүүн талд нь байд юм биш үү, нэг цэцэрлэгийн яг урд байдаг. За, сүүлийн газар ороод ирсэн. Тэгээд Dogbogi сиртэй Dogbogi нь болохоор 10,000, тэгээд сиргүү нь 7,000 гэж юм. Тэгээд би сиртэйг захиалсан. Хөрхөн жижигхэн газар байд юм байна. Өөр хоолыг нэгдэж үзмээр санагдлаа. Энэ бичлэгийн хамгийн сүүлийн туршиж үзэх Dogbogi ирсэн байна. Өндөгтэй байна, үдэн байна, сармис сонгон байна. Гоё ярагдаж байна. Өмсөж үзье. Том үдэн байна. Би үдэн дуртай. Амттай байна. Соус нь яг нөгөө нэг жохон халуун ногоотой. Халуун ногоо иддэг хүмүүст бол халуун ногоогүй. Надад бол жохон халуун ногоотой. Тэгтээ амар гоё. Texture-ийн зажлуур амар гоё. Энэ хардаа амар том үдэнтэй юм байна. Миний өмнө орсон газруудаас баг хамгийн таалагдж байгаа нь энэ. Dogbogi-ийн texture тэгээд дээр нь тавьсан toppings нь үдэн айгу таалагдж байна. Соус нь бас хамгийн гоё санагдлаа. Баярлаа. Ямар ч оловсон хамаагүй ирд юм уу те? Баярлаа. Тэгээ нэр ганц Dogbogi захиалсан гэсэн надад цай өгсөн. Тэгээд десерт өгж ийн амар хөрхөн. Тараг жимстэй. Бусад хоолнуудын тэгэхээр би амсаж үзмэр санагдаж байна. Саяны энэ газар хөрхөн газар байна. Nice харцаатай. Сая тэгээд гарах гэсэн чинь 1 2 3 гэж байгаа. Баярлаа. Баяртай гэдэг чинь. Тэгээд Dogbogi ч гэсэн амар гоё таалагдлаа. Гоё газар байна. За одоо би 6 газар ороод дуусчлаа. Бичлэгнийхаа төгсгөлийг хийгээд тэгээд энэ бичлэгээ маань дуусч байна да. За би 6 газраар ороод амжилттай дууслаа. Өмнөх бичлэгэн дээр би нөгөө нэг чизкейкийг болохоор 2 хоног дараалж яг явж исэн штэ. Энэ Dogbogi-ний taste test бас 2 хоног дараалж бичлэг хийлээ. Эхний өдөр нь болохоор би хамгийн ихэнд нөгөө юу орсон? Hey bro chicken орсон. Тэр болохоор эхлэлгүүрийн хажууд байдаг гэдэг. Яг энэ taste test видеонд орсон хамгийн үнэтэй Dogbogi ясан 20,000 төгрөгийн үнэтэй. Тэгээ миний бодлоор тэнд орсон үдэн тэгээд чиз энэ төр нэлээ их байсан болохоор би бас тийм байсан баг гэж бодож байна. Арай том байсан бус газрыгаа бодвол ширмэн тавган дээр тавьсан байсан шүү дээ. Тэгээ тэн дээр наалцсан Dogbogi-г нь ингээд хусч идэхээр бүр амар гоё амттай байсан. Дараагийн 2 дахь газар нь болохоор cup chicken байсан. Cup chicken дээр харин шарсан Dogbogi гэж байдаг, шүлтэй Dogbogi гэж байдаг. Шарсан Dogbogi нь бол гоё шүү. Шүлтэй Dogbogi нь бол амар сайн юм порлон шиг
байсан. Айгүй нь ялцгайсан. Тэгээ надад ерөөсөө таалагдаагүй. Македонолоо би орох гэжсэн чинь тэр нь хаалтт бишээ. Амар хүнтэйсэн. Тэгээ би орч чадаагүй байсан. Дараа нь болохоор би одоо яг 3 дахь орж хоол идсэн газар нь болохоор Гамбей байсан. Яг их дэлгүүрийн бас яг урд байдаг. Тэднийх бол надад бас нилээн таалагдсан. Жохон халуун. Ногоотой талдаа нилээ хамгийн одоо гүйжиж амтгдсан соустай нь бол тэднийх байсан. 4 дахь газар нь болох ийм мартлаа орсон. Бүгийн ягаад гэвэл айгүй тийм том хэмжээтэй соус нь ч гэсэн нэг сүртэй биш санагдсан. Гэтэ хамгийн хямдхан байсан догбугийн тэднийх нь 7000 төгрөг. Тэгээд 2 дахь өдөр нь буюу одоо өнөөдөр Ванте кафе орсон. Би зөв дуудаж байгаа үгүйгээ мэдгүй байна. 13-т байдаг. Догбугийн бас ерөнхийдөө л дажгүй хөрхөн байсан. Тэгээд хамгийн хөрхөн тавагдлалтай байсан. хамгийн чихэрлэг талтай хамттай нь Орчин тойрон нь бол яг нөгөө K-pop сонирхогчдын орхоор газар бэлээ. миний K-pop-ийн замнал бол Big Bang-аар дууссан байдаг 10 жилдээ. Big Bang 21 сонсдог байсан. Тэгэл ер нь дууссан да. Хамгийн сүүлийн газар саяны газар Fun Day яг энэ ойрхон арын сүйршлийн нэгтгэн хажууд байдаг. Айгу хөрхөн үйлчлэгээтэй хамгийн хөрхөн үйлчлэгээтэй газар бараг тэднийх байсан. Тэгээд надад бүр хамгийн таалагдсан догбугийн тэднийд байла. Соус нь ч тэр бүр яг таарсан жоохон халуун ногоотой талдаа гэхдээ яг юм яг дундаж тэгээд текст догбогийнхын текст чинь бас амар гоё. Үдээнүүд нь амар том томоор байсан болохоор надад маш таалагдсан. Порт энэ нь бол ерөнхийдөө бол газруудын айгуу төстэй. Гэтээ Hey-Bro болохоор нөгөө 20,000 гэсэн утгаараа бусдаас арай их байсан. За тэгээд нэг газрууд ийм байна. Энэ удаагийн бичлэгээ үзсэн та нарт баярлалаа. Тэгээд амжилттай бас дуусглаа. Догбугийгаа идээд явлаа. Хотоод жоохон өвдөж. Тэгээд одоо би 2-3 хоног гизээ жоохон амраагаад, хотоодоо жоохон амраагаад хөнгөн хоолнууд идэнэ. За тийм тэгээд бичлэг нь таалагдсан гэж бодож байна. Үзсэнд бас маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.